Ийм толь аваад нэрээ. Инхээр байж инхээр би харагдан. Энэ толны дүрсийг та нар руу нүдэрэ харуулахын тулд энэ толь руу гарна. Та нар руу би одоо харж байна уу? Сэмэнэ. За манай үеийнхэн болвол ер нь бөөнөрөө л одоо яг YouTube-ээр эсвэл одоо интернетээр өслөө штэ тий. Тэгээ угаасаа интернет гэхээр интернетээр бүр ингээд янз бүрийн энэ бол ингээ хараалтай зураг, энэ бол ингээ хараалтай бичлэг, энэ бол яг бодит сүнсний зураг мураг гэж итгэдэг юмнууд зөндөө байдаг штэ. Тэгээ ажил тэрийг тайлбарлаж байгаа YouTube-рууд яг тэр нь угаасаа хараас худлаа гэдгийг мэдсээр үжиж энэ ингэсэн байвал яах вэ? Ийм байвал яах вэ гэдэг нэг худлаа юм амар ардаа нэг юм эвгүй аймай тавьчаад тэгдэж штэ. Өнөөдөр тэхгүй зэ. Одоо үнэн гэж итгэдэг байж магадгүй янз бүрийн зураг бичлэг тэгээ бас нэг юм учир битүүлэг зүйлсийг ер нь нэлээд алдартай болсон зураг мураг бичлэгнүүдийг эднэр чинь шал худлаа шүү гэдгийг та нарт танилцуулах гэж байна заяа. Яг бүр тэр бичлэг нь ямар учиртай бичлэгийн хаанаас гарсан бичлэгийн тэр зураг нь ямар учиртай зургийн хаанаас гарсан зургийн гэдгийг сайн гарал үүсэл мүслийн тайлбарлаж өгнө гэсэн үг заяа. За эхнийг нь болохоор мэдээж толгойн далицсан эмэгтэйгийн зураг гэх юм да. Одоо яг энд бол бас яг нэр байхгүй. Гэхдээ энэ бол одоо янз бүрийн YouTube бичлэгний thumbnail энтер бүр байнга явж идэг. Нилээн эвгүй. Тэгээд хүмүүс бол энийг яг нэг юм бодит зураг гэд ер нь айгүй олон хүн итгэцэн байдаг тийм зураг байгаа. Тэгээд мэдээж энэ зураг бол амар эвгүй байгаа. Тэгээд хүмүүс интернетээр одоо ингээ мөрдлөг хийсэн байгаа заяа. Тэгээд яг юу болсон бэ гэхээр ийм өөр вершн буюу одоо арай жоохон яг тэр зураг гэхдээ арай жоохон өөр хувилбарыг олсон байгаа. Гэхдээ одоо яг тэгж толгойн бүр амар далигаагүй гэхдээ нэг юм саарл нүртэй стил бас яг нэг юм харахад айгүй эвгүй нэг юм сүнсний зураг юм шиг зураг те. Тэгээд дахиад нэлээд хэдэн мөрдлөг хийснээ эцэст яг одоо яг энэ харагдаж байгаа нэг юм хідэн энгийн зурагнуудыг олсон байгаа. Тэгээд за энэ зурагнууд нь болохоор Good Morning гэдэг Японы нэг юм шоу юм байлээ л да. Тэгээд яг энэ эмэгтэйгийн зураг нь болохоор яг тэр шоуны үеэр ингээд үзэгчд алга ташиж явах үед үзэгчдийг харуулж явах үеэс одоо авсан скриншот байсан болж таарж байгаа. Тэ жаваас өөр хүмүүс зүгээр нэг нэвтрүүлэг үзэх гэж сууж байгаа л интернетээр дүүрэн сүнсэнд эзэмдүүлсэн эмэгтэй гэдэг амар сүнс чөтгөртэй зурагны эзэн болцсон байж байгаа юм ч тэ. Ямар нэгэн хүн энэ шоуг үзэж байгаа хэсгийг харснаа энэ яасан сони эмэгтэй вэ? Энийг ингээд сүнс болгоо толгойг нь эргүүлчихье гэж бодсон байгаа байхгүй юу? Тэгээд Photoshop руу ороод яг энэ скриншотыг авсан зураг янзлаад тэр эмэгтэйгийн толгойг нь ингэж сайхан ингээд тэгэл интернет дээр тавьсан. Тэгээд тэр нь ингэж дамжиж явсаар байгаад ийм аимшигын зураг болоод хувирсан байгаамаа. Тэрнээс биш энэ бол бодит сүнсний зураг биш, бодит сүнсэнд эзэмдүүлсэн эмэгтэйгийн зураг биш. Окей. За хоёр дахь нь болохоор яг энд харагдаж байгаа энэ зураг тэгээд энд харагдаж байгаа энэ зураг маш эвгүй хоёр зураг интернетээр айгүй олон харагддаг хоёр зураг. За яг энэ зураг нь болохоор яг хаана ерөнхийдөө яг анх интернет дээр алдартай болж исэн бэ гэхээр NNN гэдэг чинь нөгөө No Not November гэдэг үлээ. Яг өөр л ах л та. NNN Temporary Broadcast гэж ингээ нэг юм Япон бичлэг байд юм байлээ. Тэгээд яг энэ бичлэгэн дээр гардаг зураг байгаа. Тэгээд энэ бичлэг нь бол угаасаа амар сонин учир битүүлэг. Бөөн нэрнүүд гараад тэгжээснаа за ард нь ингээд нэг юм тоотой. Одоо тэр нь одоо насын л илтгэж байгаа юм шиг байгаа. Хүмүүсийн нэрний ард нь насын бичсэн юм ингээд нэрнүүд байгаа юм шиг байгаа. Тэгээд тэд нар гарч дууссаны дараа эднэр бол маргаашийн хохирогч шүү гэсэн бичгтээ одоо нэг тийм creepy бичлэг. Тэгээд яг энэ бичгэн дууссаны дараа Jeff the Killer-ийн зураг гардаг. За тэгээд араас нь энэ зураг гардаг. Тэгээд хүмүүс болохоор анх яг юу гэж таамаглаж ирсэн бэ гэхээр энэ болохоор ямар нэгэн юм одоо хүүхдүүдэд зоддог аав ээж эсвэл одоо хүүхдүүдийнхээ хажууд хэрэлддэг аав ээж энтриг одоо юм шүүмжлэх маягтай нэг юм нийгмийн одоо ямар нэгэн нэг юм кампэйний постэр ямар нэгэн кампэйний сток зураг юм болов уу гэж таамаглаж ирсэн байгаа анх заяа. Тэгсэн чинь заяа яг үндэ үгүй. Энэ болохоор зүгээр л Joan кино байдаг штэ. Joan гэж кинон дээр гардаг. Одоо яг энэ харагдаж байгаа энэ хэсгийг фотошоплоод хүүхдийн нүрийг өөр болгоод тэгээд интернет дээр цацсан л юм зураг. Ямар ч одоо бодит зураг биш. Тэгээд нөгөө нэг тэр эмэгтэйгийнхэн зураг нь болохоор Grave Encounters гэдэг кинон дээр гардаг хэсэг байхгүй. Тэгээд тэр кинон яг уу киног нь мэддэг хүн амар цөөхөн. Гэтэ яг энэ сүнсний эмэгтэйг нь одоо мэддэг хүмүүс бол айгүй олон. Тэгээд энэ хоёрыг хамтдан танилцуулж байгаа нь болохоор энэ хоёр угаасаа яг нэг адилхан яг киноны хэсэг. Гэхдээ хүмүүс одоо киноны хэсэг гэдгийг нэх мэддэггүй. Гэхдээ яг энэ хоёрыг хараад бол ер нь таньдаг болохоор хамтдан танилцуулж байгаа юм.
За, рекламны пауз. Pizza Hut-ийн My Box 2 дээр нэмэх нэг урамшуулал дуусахад ерөөсөө ганцхан хоног үлдсэн байна. 9 сарын 31 дуустал ЮНЕСКО буюу одоо натурын замд байрлах Pizza Hut-ийн салбараас үндсэн үнэ нь 15,000 төгрөг байдаг. Дотроо мини пицца, nuggets болон шарсан төмөстэй My Box бүтээгдэхүүнийг 3 ширхгийг нь 30,000 төгрөгөөр одоо хэмнээд авах боломжтой байгаа. Тэгэхээр манайхан сайхан 2 найзыгаа дагуулж очоод одоо натурын замд байрлах Pizza Hut-ийн салбараас 2 дээр нэмэх нэг урамшууллаар My Box авч идээрээ. За, дараагийнх нь болохоор одоо хараалтай гэж яригддаг улаан залуугийн бичлэг буюу энэ чинь нэр нь юу лээ? Нэг тэнэг урт нэртэй байсан. Marina Mordigard Glasgow гэдэг YouTube дээр орж исэн бичлэг байдаг. Та нар ерөнхийдөө харж исэн баг. Тэгээ энэ бичлэг нь болохоор бүтэн бичлэг нь 2 минут 20 секунд гэлүү дээ. Тийм урттай бичлэг байсан гэж яригддаг. Тэгээд юу гэж яригддаг вэ гэхээр хараалтай бичлэг гэж яригддаг. Яг бүтэн бичлэгийг үзэж дуусгасан хүмүүс үхдэг гэж ярьдаг бичлэг. Мэдээж яг тэгээ угаасаа л зүгээр цуу яриа штэ. Хүмүүс яг юу гэж итгэдэг байсан бэхээр за ингэж итгэдэг байсан маа заяа. 150 хүн нүдээ ухаад одоо яг энэ бичлэгийг YouTube-д орсны дараахан энэ бичлэгийг хүмүүс үзчихэд үзсэн хүмүүс дундаас 150 хүн өөрсдийнхөө нүдийг ухсан байгаа заяа. Тэгэнгүүтээ ухсан тэр нүднүүдээ хайрцагт хийгээд YouTube руу ингээд нөгөө шуудангаар явуулсан гэж ярьдаг заяа цуу яриа. Тэгээд өөр зөндөө олон хүмүүс энэ бичлэгийг үзэж дуусгасныхаа дараа амиа оруулсан гэж ярьдаг. Зүгээр л шал худлаа цуу яриа баггүй. Үнэхээр шал худлаа цуу яриа. Тэгээд хамгийн гол нь бас яг энэ бичлэгэн дээр нь гарч байгаа нэг юм эрэгтэй хүн байгаа байхгүй юу. Энэ хүн болохоор Byron Cortez гээд Лос Анжелесийн нэг юм маркетингийн эйженсид ажилладаг. Зүгээр юм. Яг юм бодит хүн байдаг заяа. Одоо та нар зургийг харах юм бол үгсэн ацаараа хараалтай бичлэгний гол дүр байхаар амар зүгээр ингийн байдгал нэг гүзээтэй офисын ажиллаж байгаа заяа. Тэг энэ бичлэг нь болохоор яг өөрөө яг ямар шалтгаанаар хийгдсэн, яагаад хийгдсэн, яагаад тэр хүн хийгээд аплод хийгдсэн энэ төр нь бол ерөөсөө мэдэгддэггүй. Тэгээд яагаад бас заавал юм сонин рэндом маркетингийн үнийг ингээд бичлэгэндээ оруулсан гэдгийг нь бол бас мэдгүй. Гэхдээ хараалтай бичлэг бол угаасаа биш ээ. Тэг бас айгүй сонин нь би сандын заяа. Та нар зүүн бэлгийн талаа одоо Bitva Extra Senso гэдэг нэвтрүүлэг байдаг гэсэн шүү дээ Оростэй. Тэрийг үзчихсэн хүмүүс байх юм бол зүүн бэлгийн талаан дээр энэ бичлэгийг ярьдаг байхгүй юу? Энэ бичлэгийг гаргаад тэгээд нэг юм бичлэг тавьчаад нөгөө зүүн бэлгийн хүмүүс одоо нөгөө нэг зүүн бэлэгчт нь энэ тэр бичлэгийг ингээ араас нь харангуйтаа ямар бичлэг байна вэ гэдгийг таадаг нэг анги байдаг заяа. Тэр зүүн бэлгийн талаан дээр бүр яг нэг ингээ хараалтай бичлэг гэд яриад идэг. Тэгээд яг угаасаа зүүн бэлгийн талаан болвол тийм итгэж болохоор нэвтрүүлэг гэж би угаасаа боддоггүй. Зүүн бэлгийн талааныг би шал худлаа жүжиг гэж яг үндэ боддог. Тэгээд зүүн бэлгийн талаан дээр энэ юг бас гаргаж ирснийг би амар сайн санаад байгаа. Гэтэ би яг тэрийг бол хайгаад олъё гэд үнэхээр хайж олж чадсангүй. Би Орос хэлгүй тэгээд тэр өстө бозрын нэвтрүүлэг байсан шүү нэрээ. Нэвтрүүлэг байсан шүү. Би зүүн бэлгийн талаан үзээд бүр янз бүрийн нэг юм сүнс чөтгөр хардаг хэсгүүдээс нь бүр айгаад хэд хоног нойр мойр хасдаг байсан шүү. Бүр цусаараа тэгээд өстө хогийн нэвтрүүлэг байсан шүү тэр юу нь. За, сүүлчийнх нь болохоор мэдээж Blank Room Soup. Тэгээ энэ бичлэг бол угаасаа хүмүүс бүгдээрээ мэднэ. Тэгээ мэдгүй хүмүүс байх юм бол энэ Blank Room Soup гэдэг бичлэг нь 2005 оноос хойш YouTube дээр байсан. Одоо хүмүүс юу гэж итгэдэг вэ гэхээр Deep Web дээр байсан бичлэгийг хүн аваад YouTube дээр тавьсан бичлэг гэж хүмүүс итгэдэг. Тэгээд одоо яг бичлэг нь бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Бүгдээрээ мэдж байгаа яг нэг залуу нэг юм хоол идээд уйлаад байгаа гол нь. Тэгээд уйлсан байж хат нэг юм хоёр сонин үл мэдэгдэх масктай хүн хажуугаар нь ирээд тайвшруулж маягтай ингээд тайвшруулж байгаа юм бичлэг байдаг. Тэгээд хүмүүс угаасаа юу гэж итгэдэг вэ гэхээр гэр бүлийнхнийг наалчаад гэр бүлийнхнийх нь махаар хоол хийж урд нь шүл хийж тавьчингуудаа идэхгүй бол алын шүү гэж сүрдүүлээд идүүлээд бичлэг хийж байгаа тийм dark web-ийн deep web-ийн бичлэг гэж итгэдэг. Тэгээ за тэрнээс гадна яг энэ YouTube дээр яг анхны партаас гадна нийтдээ 3 бичлэг YouTube дээр байдаг. Part 2 нь буюу одоо яг нөгөө зайнаас араас нь гүйдэг нэг бичлэг байдаг. Та нараас харсан л баг. Тэгээ 3 нь буюу бас нэг хүнийг барьцаалцсан явж байгаа бичлэг бас байдаг. Тэгээ яг энэ бичлэгтэй хамгийн дөрөнд холбогдож байгаа нь болохоор Raymond Percy гэдэг одоо янз бүрийн мэд хүн байлээ. Screenwriter, найруулагч ч гэн юу ч гэн ер нь нэг юм анимашны салбарт янз бүрийн хүүхэлдэйн анимашн кинонууд дээр
ажилладаг нэг юм уран бүтээлч хүн өөрийнхөө Dailymotion суваг дээр Ray гэж одоо 2 дүрийн айгүй олон бичлэгнүүдийг хийсэн байдаг. Тэгэнгүүтээ яг энэ одоо энэ 2 дүрийг өөрөө бүтээж исэн хүн нь болохоор энэ Raymond Percy гэж хүн байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр бичлэгнүүд нь болохоор тийм creepy биш. Угаасаа яг хүүхдэд зориулсан дүрүүдийн хүүхдэд зориулсан бичлэгнүүд. Одоо яг энэ бичлэг буюу одоо тэр нөгөө шүл идж байгаа бичлэг нь өөрийнх нь суваг дээр бас нэг удаа тавигдсан гэж байгаа заяа. Тэгээд эн чинь өөрөө тавьсан биш үү гэсэн чинь хүмүүс дараа нь өөртөө холбогдоод тэр ямар учиртай юм бэ гэд асуусан чинь угаасаа энэ одоо хувцсыг өөрөө бүтээсэн гэж байгаа яг энэ Ray гэж 2 дүрийн тэгэнгүүтээ энэ тэнд янз бүрийн тайзны тоглолт хүүхдүүдэд хийж явдаг байжгаад нэг тоглолтын араас энэ хувцс нь алдагдаад хулгайд алдагдаад тэгээд хэдэн 7 хоногийн дараа яг тэр нөгөө шүл идж байгаа бичлэг интернет дээр тавигдаад тэгээд тэрийг энэ Raymond Percy руу хүмүүс явуулаад тэгэнгүүтээ шууд тэр өөрт нь харагдсан тэр бичлэгийг харангуудаа өөрийнхөө суваг дээр тавьсан. Тэгээд тэр хувцсыг бол би одоо дахиж хараагүй гэж ярьж исэн байна. Энэ бичлэг угаасаа хурамч. Ягаад тэгэхээр заяа би одоо та нарт тайлбарлая. Part 3 гэх бичлэг байгаа шүү дээ. Хүн хулгайлцсан явж байгаа бичлэг байгаа заяа. Тэрэн дээр нь Jill Sharon гэж одоо уран бүтээлч байна гэж хүмүүс таньсан байгаа байхгүй яг тэр хулгайлагдсан явж байгаа хүмүүсийн. Тэгээд тэр Jill Sharon гэж одоо уран бүтээлч нь болохоор Stolen Babies гэж нэг юм аимшигын төрхтэй экспериментал дүрмээс гажууд байдаг тийм хамтлагийн бөмбөрчин залуу тэр одоо хинэн Jill Sharon гэж залуу. За тэгээд тэр Stolen Babies гэж хамтлагийнх нь одоо гол одоо lead singer буюу гол дуучин одоо lead singer-ийг монголоор юу гэдэг юм бэ? Гоц дуулаач гэх шиг. Lead singer дуучин охин нь болохоор манай энэ Raymond Percy-гийн охин дүүн, төрсөн дүүн заяа. Тэгээ угаасаа Raymond Percy яг хит хитэн одоо энэ эдний хамтлагийн клип энтрийн анимейт хийж одоо хийж өгж исэн уран бүтээлээрээ бас хамтарч исэн дүүгийн хөдлөө юм хийж тусалж исэн уран бүтээлж байгаа. Тэгээ за бүр Raymond Percy-гийн найруулж исэн Stolen Babies-ийн нэг клипэн дээр нь Ray бүр сайхан одоо манай хоёр дүр бол ёстой гөлөцсөн сайхан дүрээрээ сайхан зогсож идэг. Тэгээ яг та нар энэ одоо энэ хамтлагийнх нь нэг фотошут дээрх зургийг харах юм бол энэ нөгөө нэг хиний Jill Sharon гэж уран бүтээлчийн өмссөн байгаа хувцас яг тэр нөгөө нэг тэр part 3 дээр нь гардаг хулгайлуулж байгаа хүний хувцас бүр яг дүрээрээ байгаа. За тэгэхээр угаасаа амар ойлгомжтой байгаа сте. Анханасаа яг үнэндээ тэр Ray гэж дүрийн хувцас нь алдагдаагүй яг үнэндээ зүгээр л би бол тэгж сэжиглэж байгаа. Угаасаа тэгтээ ойлгомжтой байгаа байхгүй. Raymond Percy зүгээр л өөрийнхөө охин дүүгийн хамтлагийг нэг юм ямар нэгэн маягаар танил одоо юу гэх юм маркетинг хийх зорилгоор би бас айгүй болвол яг энэ нь тэр одоо шүлний бичлэг нь бүр яг анханасаа эдний хамтлагийнх нь дууны клипний нэг хэсгийг хийх гэж байгаад тэгээд яг тэр клипээ бүрэн гаргалгүйгээр нэг сценийн энэ тэнд цацсан ч юм бэлөө одоо юу гэдэг чинь би бол зүгээр л Raymond Percy өөрийнхөө охин дүүд хийсэн одоо ийм маркетингийн ажил гэж би бол бодож байгаа. Тэгээд та нар угаасаа зүгээр бодоол үзэхгүй юу? Яг энэ Ray гэж өөрийнх нь хувцас нь алдагдсан гэж ярьсны part 3 дээрх бичлэгэн дээр байгаа хүн нь энэ Raymond Percy гэж тэр хувцсыг анханасаа хийсэн. Гэхдээ би тэр сүлний бичлэгтэй холбоогүй гэд янз бүрийн худлаа юм яриад байгаа залуугийн одоо охин дүүгийнх нь хамтлагийн бөмбөрчин байна гэж бодохгүй юу? Хамгийн гол нь тэгээд тэр бөмбөрчин нь гол нь одоо хүртэл амьд те хөгжмөө хийгээл яг сайхан амьдрал байж байгаа те барьцаалуулаагүй. Тэгэхээр маш олон жилийн турш итгэж ирсэн энэ яг dark web-ийн бичлэг алуурчтай бичлэг гэж ингэж айж бодож ирсэн бичлэг чинь зүгээр л нэг юм хүүхэлдэйн кино хийдэг гаийн охин дүүгийнхээ хамтлаг зориулж хийсэн маркетингийн ажлын нэг хэсэг байсан байна. Yeah, thank me for ruining your childhood trauma. За тийм байна. Тэгээд угаасаа бас дахиад ингээ интернетээр алдартай болсон амар тэнэг зөндөө байдаг. Part 2 хийж болохоор л бичлэг байгаа. Тэгээд хийвэл хийхгүй тийм байна. Толиноосоо та нар руу баяртай гэлж заяа. Өнөөдөр минь бичлэг маань энэ дөрөв өндөрлж байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Хайртай шүү за. Тумара нума, чумара бобот, турара бора, хорбора бобот.